Сайн байцгаана уу, сургалтын менежер дэвшилтийн бүртгэлийг бүрэн хянаж эсэс дийлгэх видео хичээлийг хүргэж байна. Сургалтын менежер дэвшилт цэсний дэвшилтийн бүртгэл цэс рүү ороход дэвших бүлгүүд нийтээрээ дараах байдлаар чагсаж харагдах бөгөөд анги удирдсан багш дэвшилтийн бүртгэлийг бүрэн хийж сургалтын менежер рүү илгээсэн бол дэвшилт бүртгэсэн төлөвт дэвшилтийн бүртгэлийг хийгээгүй сургалтын менежер рүү илгээгээгүй бол дэвшилтийн бүртгэл хийгдээгүй төлөвт харагдахыг анхаарна уу. Сургалтын менежер тухайн ангийн дэвшилтийн бүртгэлийг эсэс рүү илгээхдээ гадна талаас нь буюу эсэс дийлгэх төвчлөөр дарахгүй гэдгийг анхааруулах нь зүйтэй байх. Заавал тухайн анги бүлэг дээр дарж орон тухайн ангийн хичээлийн үнэлгээний тоо мэдээлэл болон шалгалтын үнэлгээний тоо мэдээлэл мөн тухайн ангийн сурагчдаар дэвшилтийн бүртгэл бүрэн гүйцэд хийгдсэн эсхийг төлөвийг сайтар шалгасны дараагаар эсэст дийлгэнэ гэдгийг анхаарна уу. Тухайн анги нь 2 дугаар анги учраас энд шалгалт харагдахгүй байгаа. За бусад ангиуд дээр бол 2 дугаар ангиас дээш ангиуд дээр бол энэ хэсэгт шалгалтын үнэлгээний мэдээлэл харагдана. Ангийн дэвшилтийн бүртгэлийг бүрэн хянаж дууссаны дараагаар сургалтын менежер эхлээд эсэс рүү илгээх төвчлөрийг дарна. Эсэс рүү амжилттай илгээгдсэн бол дараах талбар мэдээлэл харагдах бөгөөд энэ хуудсыг хаасны дараагаар төлөвөө шалгах бөгөөд хэрвээ эсэс рүү илгээгдсэн байвал төлөв дэвшилтийн бүртгэл эсэст хадгалагдсан төлөвтэй болохыг анхаарна уу. Хэрвээ дэвшилтийн бүртгэлийг устгах гэж бүх суралцагчаар устгах байгаа бол олноор нь устгах төвчлөрийг дарж устгах болно. Дэвшилтийн бүртгэлийг нэгэнт дэвшилт батлах төвчлөр дээр дарсан бол дэвшилтийн бүртгэлийг буцаах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Дэвшилт батлах төвчлөр нь ямар зорилготой төвчлөр вэ гэхээр тухайн дэвшилтийн бүртгэлээ та боловсролын газар руугаа баталгаажуулах хүсэлт илгээж байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ дэвшилтийн бүртгэлийг устгах байгаа бол баталгаажуулах хүсэлт илгээхээсээ өмнө устгаж засварлана гэдгийг дахин хэлье. За ингээд дэвшилтийн бүртгэлээ эсэс рүү илгээсэн бол араас нь заавал дэвшилт батлах төвчлөр дээр дарж тухайн дэвшилтийн баталгаажуулах хүсэлтийг эсэс рүү илгээхэд итгэлтэй байна уу? За эсэс рүү баталгаажуулах хүсэлт нэгэнт явсан бол араас нь сургалтын менежер төлөв шалгах төвчлөр дээрээ дарж төлөвөө шалгана. Төлөв шалгахад эсэс дэх төлөв баталгаажсан төлөвтэй харагдаж байна. За ингээд тухайн анги 2 дугаар анги маань 3 дугаар анги руу болж дэвшсэн. Тэгэхээр энэ баталгаажсан хүсэлтийг буцаах ямар ч боломжгүй гэдгийг сургалтын менежерүүд маань маш сайн анхаарах хэрэгтэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.